эрхэм төрийн албаг жирхэм сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амрыг гэрье. Төрийн албаны зөвлөлийн төрийн засгийн хамгаалтын газрын дэргэдэг салбар зөвлөлөөс шинтгэлээр төржүүлсэн салбар зөвлөл аяны хүрээнд үе шаттай подкастуудыг эрхлэн хүргэж байгаа билээ. За өнөөдрийн зочноор авилгатай тамирчид газрын хэн шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Баасан Дэлгэр, мөн газрын өрсөн цэргэлэг соёнгийн гэрүүлэх хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Цэнд Аюуш нар хүрэлцэн ирсэн байна. За ингээд өнөөдөр бид нэр авилга ашиг сонирхлын зөрчлөөс ер нь урьдчилан сэргийлэх гэдэг ер нь ямар ач холбогдолтой талаар нөгөө талаас хөрөнгө оруулалтын мэдүүлэг бүрдүүлэлт хэн шалгалтын чиглэлээр өргөдөө ирсэн хоёр эрх мэдсэн асуулт асуух зарчмаар подкастаа эхлүүлнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За шууд асуулт асуугаад явчих уу. За тэгээ. За ер нь авилга гэж ер нь юу юм бэ? За тэгэхээр авилга гэдэг одоо шууд энгийн үгээр тайлбарлах яваа л дээ. Тэгэхээр авилга гэдэг бол бид нар ер нь бол зөрчил юм байна. Ганцхан үгээр тайлбарлах юм бол зөрчил юм байна гэж ойлгож болно. Энэ яг яадаг зөрчил юм бэ гэхээр албан тушаалын байдал өөрийн их хэмжээгээ ховдоо ашиг болох зорилгоор уул ашиглаж байгаа нүүдлийг эсвэл хөрөлж байгаа зөрчлийг бол авилга гэж томьёолж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл албан тушаалынхаа давуу байдал буюу эрх мэдлийн эрх хэмжээгээ өөрт бол өөрийн хамгаалах этгээдтэй давуу байдал олгож ашиг хонжоо ойлгох зорилгод чиглэж байгаа бүхэл үйл эсвэл авилга гэж ойлгож болно. Ихэвчлэн хүмүүс авилга гэдэг болохоор нөгөө ямар нэг байдлаар мөнгө төгрөг өгдөг ч юм уу те хахуулын замаар ажиллаад гүйцэтгэх одоо хамжуулж байгаа хэсгийг бол хүмүүс авилга гэж ойлгоод байдаг. Гэтэл яг хуулийнхаа нийт томьёо агуулгыг аваад үзэх юм бол энэ хэл ахуул нь зөвхөн авилгын нэг хэлбэр нь байгаа. Тэгэхээр авилга гэдэг бол зөвхөн хэл ахуул биш, ашиг сонирхлын зөрчлийн авилгын шижтэй одоо хэл ахуулын шижтэй хэлбэрийг агуулсан юм одоо давуу байдал одоо хууль бусаар авч байгаа юм хэлбэр гэж ойлгож байна гэсэн. Тэгвэл одоо энэ ашиг сонирхлын зөрчил гэдэг нэг ойлголт байгаа даа тийм. За энэ нь одоо авилгаас ер нь юугаараа яг ялгаатай вэ? Эсвэл одоо энэ хоёр ойлголт маань одоо ерөнхийдөө адил ойлголт ухагдах уу гэж ойлгож байна. Тийм тэгэхээр яг ер нь авилгын төрөл буюу хэлбэр нь өөр ашиг сонирхлын зөрчил байна гэж ойлгож болно гэсэн. Өөрөлдөл одоо хахуул өмнө нь бол бид нар хөвчлэн хахуул буюу мөнгө төгрөг өгч авч байгаа авилга гэж ойлгоод байсан бол өөрийн хамаарлах этгээдтэй холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаанд одоо нөлөөлөх байдлаар орцож байгаа сонирхлын зөрчилтэй хэлбэрүүдийг бүгднийг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгож байгаа тийм. Тэгэхээр өөрөлдөл ямар нэг байдлаар давуу тал хамаарлах этгээд танил тал найз нөхдөд давуу байдлаар болгох чиглэгдсэн бүхэл үйл ажиллагаа буюу өөрийн албаны их үүрэгтэй өөрийнх нь хувийн сонирхол зөрчилдөж байгаа энэ бүх зөрчилтэй холбогдож байгаа асуудлыг бол ашиг сонирхлын зөрчилт бол ойлгохоор хуучлагдсан байж байгаа. Тэгэхээр энэ ингэж хуульчилж өгсөн нь болохоор 2014 онд энэ ашиг сонирхлын зөрчлийн хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн үеэс эхлээд өмнө нь бол зөвхөн хэл ахуул авилга гэсэн ойлголтоор явж байсан бол энэ сонирхлын зөрчлийн хуулийг бол бас тодорхойлж өгсөн байж байгаа. Тэгэхээр хүмүүс ойлгохдоо хэл ахуул өгөх хэлбэр бол авилгын төгөөний хэлбэр юм байна гэж ойлгодог бол энэ үгүй юм байна. Ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа энэ хэлбэр нь илүү тодорхойлсон буюу илүү түгээмэл хэлбэр байна гэж ойлгож бас болно. Судалгаа ус ингэж харагдаж байгаа. Ганцхан баримт хэлэх юм бол одоо авилгын тэмцэх газарт бүртгөө шалгаж байгаа хэрэгүүдийн хэл ахуулын хэрэг бол нэг 11-ээс 15 орчим хувь байдаг бол сонирхлын зөрчлийн хэрэг нь бол 40 орчим хувийг бол эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө ашиг сонирхлын зөрчилд урьдчилан сэргийлэх асуудал дээр бас анхаарал хандуулах хэрэгтэй маа гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Баярлалаа. За тэгвэл Баасан Дэлгэр ахлах комиссараас асууя. Ер нь нийтийн албан тушаалтан бүр өөрөө хувийн ашиг сонирхлын хөрөнгө оруулалтын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг юм гаргадаг тийм ээ. За тэгэхээр эдгээр мэдүүлэг нь ер нь өөр хоорондоо яг юугаар ялгаатай юм? Тийм мэдээж хэрэг ялгаатай. За сая хэллээ те ашиг сонирхлын зөрчлийн хууль бол манай улсад 12 оноос хойш яг мөрдөгдөж байгаа. За авилгын хуулийн тухайд бол аль тэмцэх газар байгуулагдсан үеэс эхлээд явж исэн. За тэгэхээр авилгын эсрэг хуулиар бол нөгөө хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй холбоотой асуудлыг зохицуулж өгч явж байгаа авилгын зөрчил гэдэг юм уу те. Харин ашиг сонирхлын зөрчлийн хуулиар за бидний ярьж заншснаар бол ашиг сонирхлын зөрчлийн хууль гэж яриад байгаа. За хууль маань бол нэлээд урт нэртэй байгаа шүү дээ тийм ээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай гэсэн нэртэй хууль байгаа. За ийм хуулиар бол нөгөө ашиг сонирхлын зөрчил гэдэг байгаа асуудлыг зохицуулж өгч байгаа. За мэдээж хэрэг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал дээр нь бол нийтийн албан тушаалтан гэсэн ойлголт нэр томьёо орж ирж байгаа. За
нийт албан тушаалтан гэдгийг хийн хамаарах вэ гэдгийг бол хууль нэлээд бас тодорхой бүлэглээд томьёолоод өгсөн байдаг. За энэ дотроосоо тий яг ямар албан тушаалтнууд нь ямар байгууллагын ямар чиглэлээр хэрэгжүүлдэг албан тушаалтнууд нь энэ хөрөнгө оруулалтын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргах ёстой вэ гэдгийг саяны нийтийн албан тушаалтан дээр үндэслээд улсын их хурлын хууль зүйн байнгын орооноос тогтоож өгөх юм хуулийн зохицуулттай. Тэгэхээр өнгөрсөн онд бол яг энэ мэдүүлэг гаргах чинь жагсаалтаа тус байнгын ороор бид нар шинжилж бас батлуулаад мөрдөд явж байгаа гэсэн. Тэгэхээр нийтийн албан тушаалтан маань илүү өргөн хүрээтэй ойлголт ашиг сонирхлын зөрчил гэдэг асуудалтайгаа холбогдох нь байна. Харин мэдүүлэг гаргагчтай хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргана, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргана, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл тайлбар гаргах гэдэг ойлголт нь бол яах нь нөгөө саяны хууль зүйн байнгын орооны тогтоолтойгоо уялдаж яригдана, илүү найруулсан зохицуулттай байдаг гэсэн. Тэгээд мэдүүлэг гаргагчийн жагсаалтад одоо яг дурддагдаад байгаа нийт албан тушаалтан гэхээр одоо улсын хэмжээнд 50 гаруй мянган хүмүүс энэ мэдүүлгүүдээ гаргаад шинжилээд явдаг гэсэн. За тэгвэл Цэндэж ахлах комиссараас асууя. Ер нь Монгол улсуудын авилгатай тэмцэх үйл ажиллагаа яг хэзээс эхэлсэн? За тэгэхээр шинэ үндсүүл батлсан хойш ярихын зөв баг тийм ээ. Тэгэхээр 1996 онд авилгын эсрэг хууль Монголд батсан байдаг. Тэгэхээр тухайд авилгын эсрэг хууль дээр болохоор гол зохицуултууд нь юусэн бэхээр авилгаас орсон сэргийлэх чиглэлүүдийг бол тодорхойлж өгсөн. За энэ чиглэлүүдийг болохоор яах вэ гэхээр тухайн хуулийн буюу 96 оны хуулийн концепцээр болохоор төрийн албан хавчлагаас ангид байх авилгын орсон сэргийлэх бол үүрэгтэй байсан. За харин тухайн тэр төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хавч ажилтнуудыг авилгад өртгөөс эрсдлээс буюу авилгаас ангид байх үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр өдөр тутмын хяналт тавьж өдөртөн зохион байгуулж энэ үүргийг хэмнэлтлэг болоор хэрэгжүүлэх үүргийг нийтлэг үүргийг болохоор тухайн удирдах албан тушаалтнууд төлөвлөсөн байсан юм онцлогтой. Тэгээд Монгол улс болохоор 2003 онд энэ нэгдсэн үндэсний байгууллага авилгын эсрэг конвенц батлагдсантай холбоотойгоор 2005 онд нэгдээ орсон. За ингээд нэгдээ орсон энэ олон улсын авилгын эсрэг хууль тогтоомжийн одоо стандарт чиг хандлагыг Монголд одоо хууль тогтоомжийн нийцүүлэх юм үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр энэ үүргийнхээ хүрээнд 2006 онд энэ авилгын эсрэг хуулийг шинжилэн баталсан байдаг. За энэ хуулиар бид нар хэд хэдэн онцлог зохицуултад орж ирсэн. Тухайлбал бол саяны миний дурдсан авилгаас орсон сэргийлэх нийтлэг үүрэг буюу төрийн албан тушаалтанд өдөрт албан тушаалтад энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг мэргэжлийн арга зүй судалгаар хангах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, за эргээд хяналт тавихын үүргийг болохоор авилгатай тэмцэх газар бол зохион байгуулахын үүрэгтэй. Тэгэхээр төрийн албан хаагч нар нэгддэг шүү дээ. Авилгаасын өрсөн сэргийлэх үүрэгтэй гэхээр авилгатай тэмцэх газар биш юм байна. Төрийн албан хаагч болгон маань өрсөн сэргийлэх үүрэгтэй юм байна. За энэ дээр бол өдөр тутмын хяналт тавих, албан хаагчтай авилга зөртгөөс, за мөн сонирхлын зөрчил батцтай холбоотойгоор ашиг сонирхлын зөртгөөс өрсөн сэргийлэх энэ ажлыг өдөр тутамд нь хийж хяналт тавьж зохион байгуулж байгаа үүрэгтэй зүйл нь бол тухайн байгууллагууд өдөрт албан тушаалтнуудын чиглэлд тал хамаарж байгаа гэсэн. Харин эдгээр албан тушаалтнууд энэ өрсөн сэргийлэх үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа гэдэг дээр дэмжлэг үзүүлж арга зүй мэргэжлийн арга зүй судалгаар хангах, хяналт тавих үүрэг нь болохоор авилгатай тэмцэх бие даасан байгууллага хийхээр юм онцлог орж ирсэн. За үүнээс гадна та бүхэн сайн мэдж байгаа хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэдэг тогтолцоо бол авилгатай тэмцэх газар одоо бүгд мэдүүлэхтэй энэ тогтолцоо орж ирсэн байгаа. За дээрэс нь 2006 оны энэ хууль хэрэгжигснээр яг авилгын эсрэг авилгатай тэмцэх үйл ажиллагаанд бие даасан байгууллага авилгатай тэмцэх газар байгуулагдаж хяналтыг бол илүү сайжруулсан гэж ойлгож болно гэсэн. За ингээд дараа нь бид авилгатай тэмцэх авилгын эсрэг хууль 2006 он шинжилгээ батлагдсны дараа төрийн байгууллага ил тод байдлыг хангах хууль тогтоомжууд бол батлагдсан байгаа. 2009 оны засгийн газрын ил тод байдлын илтгэх шалгуур үзүүлэлт гэж засгийн газрын 145 тогтоол, за дараа нь мэдээллийн ил тод байдлыг мэд хэрхэн тухай хууль 2011 он, тэгээд шилэн ноосны тухай хууль, procurement одоо цэггов байна гэх ингээл ил тод байдлын хуулиуд оржсэн. Ингээд 2012 онд болохоор авилгын ашиг сонирхлын зөрчлөөс өрсөн сэргийлэх тухай хууль буюу нийт ялбан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг ашиг сонирхлын зөрчил өрсөн сэргийлэх тухай хууль бол батлагдсан хэрэгжиж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар аль дараатай бол бид нар авилгаас өрсөн сэргийлэх ажлууд бол авилгатай тэмцэх ажил бол хийгдэж ирсэн байх нэ гэж ойлгож болно. За энэ хүрээнд бас зөвхөн хууль тогтоомжоос гадна бодлогын хувьд бол баримтчиг шинжлэгдсэн байдаг. За 2002 онд бол авилгатай тэмцэх үндэсний анхны хөтөлбөр батлагдаж хэрэгжсэн байдаг. За энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартыг нийцүүлэх гол зорилтуудыг тавьж орж ирсэн. Тэгвэл энэ хүрээндээ бол авилгатай тэмцэх үндэсний конвенц бол нэгдсэн байж байгаа. За хоёр дахь үндэсний хөтөлбөр нь 2016 онд бол батлагдаж орж ирсэн. За энд бол нийтдээ 10 зорилтыг бол дэвшүүлсэн. Энэ 10 зорилт нь болохоор 10 зорилтын хоёр дахь буюу
энэ яг өнөөдрийн бидний ярьж байгаа сэдвтэй хамаарах хэсгүүд болохоор төрийн албаны шударга байдлыг нэмэгдүүлэх, за ил тод байдлыг хангуулах, за дээрээс нь төрийн үйлчлэгийг захимжуулах, төсөв санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, хяналтын хөндлөнгийн ил тодыг нэмэгдүүлэх гэсэн юм зорилтууд бол тухайн үед төвшөлтөж ороод хэрэгжиж исэн байгаа. За ингээд 3 дахь онцны хөтөлбөр одоо хэрэгжиж байна. За 2023 онд 3 дахь онцны хөтөлбөр батлагдчихсан. Бид нар авилгатай тэмцэх, авилгаас урьдчилан сэргийлэх ажил буюу 2030 он хүртэл Монгол улс хэрхэн авилгатай тэмцэх гэдэг бодлогыг бид баримтчиг бол гараад ивчихсан байж байгаа. За нөгөөдөөр бас нэг орж иж байгаа хууль тогтоомж нь болохоор энэ эрүүгийн хуульд бол шинжилгэлүүд бол тухай бүртэн сайн хэлж байгаа бодлогын баримтчигууд, за олон улсын стандартуудтай холбоотой тухай шинжилгэлүүд хийгдэж явж байгаа. Эрүүгийн хууль, эрүүгийн байдлын шийдэх хуулиуд ч гэсэн одоо шинжилэгдээд эрүүгийн хэрэглэн шийдвэрлэх тухай хуульд тодорхой өөрчлөлтүүдийг одоо тухайгаар оруулаад явж байгаа юм онцлогуд байна тийм ээ. За эрүүгийн хууль дээр хийгдсэн гол онцлог юу вэ гэхээр 2015 онд батлагдсан эрүүгийн хууль дээр өмнө нь бол албан тушаалын гэмтэрэг гэж байсан. Тэгсэн бол одоо шинэ хуулиар болохоор энэ авилгын гэмтэрэг гэсэн бүлэг байж байгаа. Тэгэхээр энэ бүлэг бол илүүтэйгээр авилгын гэмтэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон. Өмнө заавал ховор шаарддаг байсан гэсэн үг. За дээрээс нь юм дээр албан тушаалын хүрээ бол илүү өргөсөж орж иж байгаа гэсэн. Иймэрхүү байдлаар онцлогуд маш олон зүйлүүд бол орж ирсэн байж байгаа. Тэгэхээр бид нар бол авилгатай тэмцэх шинэ үнцөл баталснаас хойш хугацааны ингээд тааш дурдах юм бол олон хууль тогтоомж юунд ярих хэрэгтэй болох нэ. Авилга ашиг сонирхлын зөрчилдөд хэмцэж ер нь урьдчилан сэргийлэх талаар сайн маш их одоо дэлгэрэнгүй ярьж байгаа шүү тийм. Тэгвэл үүний ер нь ач холбогдол нь юу юм бэ? Тэгэхээр ерөөсөө нийтийн иргэшийг хамгаалах зорилготой. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндсэн хуульд энэ төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол өөрөө ил тод арслан шударга хүмүүлэг багч бол төрийн ил тод багч бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим шүү дээ. Тэгэхээр энэ зарчим нэгдүгээр хэрэгжих ёстой. Зөөлөн үндсөөлөө агуулгаар агуулгууд хэрэгжиж бодит төр буун. Нөгөө талаасаа сонирхлын зөрчлийн хууль дээр нийтийн иргэшиг нийтийн сонирхол болохоор нийтийн иргэшиг бол хангагдана гэж үзэж байгаа. Нийтийн ашиг сонирхол гэдэг чинь бол тошгондоо дурдах юм бол энэ төрд итгэж байгаа энэ системд нийгэмд байгаа институцд итгэж байгаа нийт олон нийт итгэл бол өндөр байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэнийг авилгаас урьдчилан сэргийлээд авилгаас ангид байх юм бол бид нар нийт иргэшиг хангагдах нь өөрөөр хэлбэл бидний одоо нийтийн төсөв концепт тодорхой зорилттой хөгжиж улсын хөгжил төвчлөлтөд хувь нэмрээ оруулаад тодорхой асуудал дээр хулгайлагдахгүйгээр шударгаар хийчих боломжтой бүртнэ гэсэн үг юм. Тэгээ энэ л төлөө одоо үндсэн хууль дээр зааж өгсөн зарчмууд орж ирж байна. За энэтэй холбоотойгоор бас нэг онцлж хэлэх ёстой зүйл нь болохоор авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зөвхөн төрийн байгууллагад хамгаалж ойлгоод байдаг бол энэ бас өөрөөсөө ойлголт болж байгаа. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт урьдчилж өгснөөр бол нийгмийн бүхэл бүлэг хэсгүүдэд энэ авилгаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх ёстой. Энэ тал бүрийн оролцоо олж чухал юм аа гэдэг бол онцлж өгсөн байж байгаа. Энэ ч утгаараа бас хууль тогтоомжид бас тодорхой хувийн иргэний байгууллагч гэсэн авилгаас урьдчилан сэргийлэх төвдөрт үр дүнтэй хамтын оролцоо хөгжүүлэх чиглэлийн зорилтуудыг бол оруулж ирсэн байж байгаа онцлог байна. За баярлалаа. Багасны дэлгэр ахлах комиссараас бас нэг юм тодорхойлъя. Ер нь хувийн ашиг сонирхлын хөрөнгө оруулахын мэдүүлгийн маягт шинжилэн батлагдсан тийм ээ. Энэхүү шинжилэн батлагдсан маягт нь ер нь өмнөх маягтаас ер нь юугаар ялгаатай байгаа? Онцлог өөрчлөлтийн талаар тайлж. За би түрүү хэлсэн тийм ээ өнгөрсөн онд улсын их хурлын хууль зүйн байнгын орооноос хөрөнгө оруулалтын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шинжилэн батлуулж авсан. За бас энэ мэдүүлгийг ямар албан тушаалтнууд гаргах вэ гэдэг жагсаалтыг нь бас шинжилэн батлаад одоо мөрдөд явж байна. За тэгэхээр өөрчлөгдсөн зүйлүүдийн тухайд товчхон танилцуулах юм бол за бид нар сая 2 сарын 15-ны дотор бүх улс даяар одоо 50 гаруй мянган хүмүүс энэ хөрөнгө оруулалтын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ яг энэ шинжилсэн маягтын дагуу бол мэдүүлээд гаргаад явж байна. За энэ дээр манайхаас бас хэд хэдэн чиглэлээр мэдээлэл сургалтуудыг бол өгсөн байгаа. За энэ 50 гаруй мянган мэдүүлэг гаргачдын хөрөнгө оруулалтын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээж авч бүртгэж хянаж хадгалах эрх бүхий албан тушаалтнууд гээд бас улсын хэмжээнд нийтдээ нэг 200 орчим байгууллагын 3000 гаруй албан тушаалтнууд ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ мэдүүлгийг гаргуулах, бүрдүүлэх үйл явцад тухайн байгууллага дээрээ яг энэ ажлыг давхар хариуцаад явдаг гэсэн. За тэгээд маягт дээр маань юу шинжлэгдсэн бэ гэхээр зэрэг за ер нь бол 2007 онд авилга тэмцэх газар байгуулагдсан үеэс эхлээд авилгын зэрэг хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын мэдүүлгийг бол гаргуулад аваад явдаг байсан гэдээ би түрүү хэлсэн тийм ээ. Энэ дээр нэмээд 2012 онд ашиг сонирхлын зөрчлийн хууль батлагдсантай холбогдуулаад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр нэмээд
гаргуулж авдаг болсон. Өөрөөр хэлбэл хоёр өөр хуулиар зохицуулсан хоёр мэдүүлгийг бид нар нэг маягтаар гаргуулж авч явж байгаа гэж ойлгож болно. За тэгэхээр энэ хоёр мэдүүлэгтэй холбоотой эрх зүйн зохицуулт нь тус тусынхаа хууль дээр бол дэлгэрэнгүй туслагдсан байх нэ гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд хөвчлэн 2007 оноос хойш яг уу ингээд хөрөнгө орлогыг мэдүүлгийг гаргуулах үйл явц улсын хэмжээнд өрнүүд явдаг учраас харьцангуйгаар энэ чиглэлийн тогтолцоо бол бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл одоо нийтийн албанд гэдэг юм уу төрийн албанд те ажиллаж байгаа мэдүүлэг гаргах албан тушаалтны тухайд бол ийм хугацаанд ийм мэдүүлгээ би ингэж гаргаж өгөх нь бол миний үүрэг юм аа гэдгийг нэг талдаа бол ойлгоод гаргаад хөвшөөд явчихжээ гэж ойлгож байна. Харин одоо цаашлаад бид нар энэ мэдүүлгээ үнэн зөв гаргуулахаас гадна гаргасан мэдүүлэг дээр нь бичигдсэн нөгөө орлого хөрөнгөтэй яг тэр хүний мэдүүлээд байгаа шиг хууль ёсны орлого нь мөн үү биш үү те нуугдмал хөрөнгөө ямар байдлаар мэдүүлээд энэ үуч гэдэг юм үнэлэхгүйгээр хөрөнгөчсөн асуудал энэ хүн дээр байна уу ч гэдэг юм уу хяналт шалгалтын ажлаа өвшөө илүү боловсронгуй болох наривчлах тал руугаа ерөөхдөө манай байгууллагын бас бодлого чиг хандлага явж байгаа гэж ойлгож байна. За энэ дээр бол нөгөө захим систем те бүхий талын нөхцлүүдийг бол ашиглаад явж байна. За маягт дээр шинэ орсон зөвлөлүүд гээд бараг ихэнх нь сая 2 сарын 15-нд гаргацсан учраас ер нь мэдж байгаа. За нэмэлт байдлаар дурдахад за өмнөх мэдүүлэг дээр бол байгаагүй цаа шинээр орж ирсэн талбарууд бол за виртуал хөрөнгөтэй холбоотой талбар бол нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл одоо мэдээж одоо чинь цаг үеэд байгаа тийм ээ энэ захим интернет гэдэг зүйлээс маш их хүмүүс орлого олдог болсон байна тий. За тэгээд ер нь яг энэ чиглэлийн салбарын хуулийн ч гэсэн манай батлагдаад мөрдөгдөж явж байгаатай холбоотой энэ виртуал хөрөнгийн мэдээллийг тусдан мэдүүлэг дээр бичүүлж гаргуулж авъя гэж нэмсэн байгаа. За мөн тоног хөрөмжиг гэдэг хэсэг нэмэгдсэн байгаа. За энэ маань юу байх ёстой вэ гэхээр за ерөнхийдөө нөгөө мэдүүлэг маань бол мэдүүлэг гаргах чи өөрийнх нь мэдээлэл гэр бүлийн мэдээлэл тэгээд нэлээд олон орлогууд 7 төрлийн орлого байдаг. 12 төрлийн хөрөнгүүд зээл гэх мэтлэнгээр ингээд өөрийнхөө болон гэр бүлийн гишүүд энэ нэр дээрх мэдээллийг нэг өвчлөн жил болгоо ингээд шинжилээд мэдүүлээд явдаг. Тэгэхээр тоног хөрөмж гэдэг хөдлөг хөрөнгө дотор ийм талбарыг бас нэмж өгсөн ба. За энэ маань бол яг албан ёсны улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүйч гэлээ гэсэн тухайн тоног хөрөмжөө бусдад ашиглуулад хэрэглүүлээд гэдэг юм уу те. Тэндээсээ тодорхой хэмжээний орлого олоод идэг тийм тоног хөрөмжүүд байгаа бол энэ талбар дээр бичиж өгнө гэд. Гэхдээ үнийн дүнгийн доод хязгаар зааж өгсөн хөдөлмөрөөсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу түүнээс дээш үнийн дүнтэй тоног хөрөмжөө мэдүүлээ гэд зааж агчаа. За энэ үнийн дүнгийн хувьд бол 15 сая төгрөг түүнээс дээш үнэлгээтэй байгаа. За тоног хөрөмжөөс гадна үнэт хэдэл хэсэг дээр бас энэ үнийн дүнгийн доод хязгаарыг яг саяны байдлаар бас зааж өгсөн байгаа. За энэ хоёр талбар бол шинээр нэмэгдсэн. За бас нэг шинэлэг зүйлүүд нь юу вэ гэхээр хөрөнгүүд дээр анхны үнэ гэдэг ойлголтыг бас нэмж асуудаг болсон. Өөрөөр хэлбэл өмнө нь бол бид нар зөвхөн зах зээлийн үнэл гэж асуудаг байсан. За одоо бол тухайн үйл хөдлөл хөрөнгө орон сууц барилга байгууламж гэдэг юм уу те тухайн газрыг гэдэг юм уу өмчлөлт эзэмшилттэй авахдаа ямар үнэтэй байсан юм бэ? Таны эзэмшилт ирэхэд өмчлөлт ирэхэд те тэр анхны үнийг асууж байгаа. За тэгээд зах зээлийн үнэ гэж бас тусад нь асууж байгаа жишээтэй. За түүнээс гадна бид нар түрүү хэлсэн тийм ээ 7 төрлийн орлого мэдүүлж байгаа өөрийнхөө болон нэр бүлийн гишүүдийн нэр тэр орлого хэсгүүдээ мэдүүлэхдээ одоо яг тухайн танаа гэр бүлд гэдэг юм уу танд гэдэг юм уу яг хэдэн төгрөгийн орлого олж ирсэн бэ гэдгээ цэвэр дүнгээр нь мэдүүлэхээр ийм зохицуулт бас тусгагдж орж ирсэн ба өөрөөр өмнө нь бол бид нар нөгөө татварын өмнөхтэй татвар ногдуулалтын өмнөх дүнгээр нь бичдэг байсан бол одоо бол яг гар дээр авдаг дүн гэж ярьдаг штэ цэвэр дүн гэж яриад байдаг тэр үнэлгээгээр бол энэ 7 төрлийн орлогыг нэг үрчлэн илэрхийлж бичих ийм өөрчлөлтүүд тусгагдсан гэж хэлж болно. Ер нь бол одоо ингээ нийтийн албан тушаалтад хөрөнгө оруулалтаа ерөнхийдөө мэдүүлж байгаа. Сайн таны хэлсэнчлээ. За мэдүүлэхдээ өөрөөсөө гадна давхар одоо хамаарал бүхий этгээд болон нэгтгэмэл сонирхолтой этгээд мэдээллийг бичээд явж байгаа тийм. Тэгвэл одоо энэ ямар хүнийг хамаарал бүхий этгээд ямар хүнийг нэгтгэмэл сонирхолтой этгээд гэж ойлгох юм байна. За яг саяны асуугаад хамаарал бүхий этгээд нэгтгэмэл сонирхолтой этгээд гэдэг ойлголт маань бол за
За ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дээр бол тодорхойлтууд нь байж байгаа. За мэдүүлэг дээр өөрөө бид хувийн ашиг сонирхлын мэдүүлэг дээр хэрхэн яаж бид нар бичүүлж авч байгаа вэ гэхээр за мэдээж хэрэг хууль заасан нэр томьёо юмаа бол байрна. За дээрэс нь нэмээд ерөнхийдөө бол нөгөө ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хүрээнд яригдж байгаа нэг нийтийн албан тушаалтанд хориглоод хязгаарлаад өгсөн 14 төрлийн хориглолт хязгаарлалт байдаг. Нэлээд олон асуудал дээр. Тэгэхээр энэ 14 төрлийн хориглолт хязгаарлалтын явцад тухайн нийтийн албан тушаалтан өөрөө болон хамаарлах этгээд нийгмийн сонирхолтой этгээдтэй холбоотой чиг үүргээ хэрэгжүүлэх явцад тийм ээ одоо гэрээ контракт байгуулах ч байдаг юм уу хариуцлага хүлээлгэх хяналт шалгалт явуулах гэх мэтлэнгээр яг ажлынхаа чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ нийгмийн сонирхолтой этгээд хамаарлах этгээдтэй холбоотой шийдвэр үйл ажиллагаа гаргахад оролцож болохгүй шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ерөнхийдөө нөгөө 14 төрлийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой уялдуулаад хязгаарлаад өгсөн байдаг. Тийм учраас бид нар яах нь хамгийн түрүүнд энэ хамаарлах этгээд нийгмийн сонирхолтой этгээд гэдэг ойлголтоо зөв ойлгож иж нөгөө хувийн ашиг сонирхлын мэдүүлэг дээрээ бичих ёстой болоод байгаа. За тэгээ хуульд заасан томьёололоороо бол хамаарлах этгээд гэхээр тухайн албан тушаалтан өөрийнхөө болон тийм ээ гэр бүлийнхаа хүний одоо эхнэрийнхээ юм уу нөхрийнхөө төрсөн ах эгч төрсөн дүү төрсөн эцэг их эдгээр хүмүүс маань бол яах нь хамаарлах этгээд гэдэг ойлголтод хамаарна гэж хэлэх гээд байна. За нийгмийн сонирхолтой этгээд гэдэг маань хэний хэлээд байгаа вэ гэхээр одоо ашигын төлөө үйл ажиллагаанд холбогдож ажиллаж байгаа хувь хүн байж болно, хуулийн этгээд байж болно тийм ээ. Энэ бол яг нь тухайн нийтийн албан тушаалтны нийгмийн сонирхолтой этгээдэд хамаарах ойлголтоо гэж тавчхандаа ойлгоод нөгөө хувийн ашиг сонирхлаа мэдүүлгийнхаа яг энэ тохирох талбарууд дээр нь яг нь мэдүүлээд явж явах хэрэгтэй байх нэ гэж. За таны саяны хэлсэнчлэн ер нь хяналт шалгалтын үйл ажиллагаа бол илүү боловсронгуй болоод явж байгаа. Тэгвэл ер нь нийтийн албан тушаалтан өөрөө одоо энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийг худал тайлгнасан буюу хөрөнгө оруулалгоо бүрэн тайлагнаг болох хэрхэн хариуцлага хүлээлгдэг вэ? За ингэж одоо хариуцлага хүлээлгэж ийсэн тийм тоо баримт жишээ бий юу? Тэр талаар та хэлж өгөөч. За түрүү би хэлсэн тийм ээ 2007 оноос эхлээд ер нь хавьтай тэмцэх газар энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийг гаргуулад аваад явж байна гэдэг. За энэ явцад бид нар маягтаа яаж сайжруулах вэ? За хууль эрх зүйн орчноо яаж сайжруулах вэ? За яг энэ чиглэлийн хяналт шалгалтын ажил гэдэг юм уу? Энэ чиглэлийн олон улсын ямар туршлага практик байна уу тийм манай улсын хувьд энийг яаж хэрэгжилж ашиглах вэ гэх мэтлэнгээр бас тодорхой асуудал судлагдаад явж байгаа. За сүүлийн үед ялангуяа энэ мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаан дээр бол юу гэдгийг нөгөө хиймэл оюухан ч гэдэг юм уу тийм ерөнхийдөө сүүлийн үеийн дэвшилтэт технологиг нэлээх ашиглахыг хичээж чармааж байна. Хэд хэдэн өргөжүүлсэн програмууд хөгжүүлэлтийн юм дээр бас нэлээх анхаарч явах жишээтэй тийм яг энэ 50 гаруй мянган хүмүүсийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг манай байгууллага яг шалгаж зөрчлийг нь тогтоох нь хуулиар олгогдсон эрх хэмжээ байдаг. Гэтэл яг 50 мянган хүнийг шалгах одоо манай байгууллагын хүчин чадал хүний нөөц бол мэдээж хэрэг хүрэлцэхгүй учраас энэ ажил дээр эхний ээлжинд бид нар энэ хяналт шалгалтын чиглэлийн програмуудыг нэлээд сайн хөгжүүлж одоо фильтрдэгтэй нөгөө эрсдэлтэй албан тушаалтанд магадгүй энэ хүн хууль бусаар олсон орлого байж болзошгүй байна гэдэг рүү систем хөгжүүлэлтийн ажлаа нэлээд анхаарч ажиллаж байгаа гэсэн. За дээрэс нь яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд олон бүртгэлийн байгууллагууд байгаа шүү дээ. Тэмээ зөвшөөрөл өгдөгч гэдэг юм уу. Нийтдээ 130 гаруй төрлийн бүртгэл мэдээллийн санг энэ хяналт шалгалтын ажилдаа бас ашиглаад явж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол 50 мянган албан тушаалтнаас чинь за хичнээн хүний орлого ямар хэмжээгээр өсөж гэнэ үү те. Жишээлбэл нөгөө хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй холбоотой хөрөнгө орлогын хэмжээгээр өсөх гэдэг нэг ойлголт яваад байгаа шүү дээ. Нөгөө хөдөлмөрийн эсний даваад хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу түүнээс дээш хэмжээгээр орлого хөрөнгө нь өсөх юм бол тухайн албан тушаалтан тэр асуудлаа яг 30 хоногийн дотор мэдүүлж явах хэрэгтэй ийм хуулийн зохицуулт байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр орлого хөрөнгө нь өссөн гэж мэдүүлж байгаа албан тушаалтнуудаас нэрээ өсөлтөнтэй үнэлэлтэй үнэлэлгүй мөч гэдэг юм уу салбараар нь скол те нөгөө айлгын эрсдлийн судалгаатай уялдуулах ч гэдэг юм уу. За тэгээд яг тухайн салбараас ирж байгаа авилга ашиг сонирхлын гомдол мэдээлэл өргөдөл яаж ирж гэнэ үү гэх мэт нэлээд олон зүйлийг харгалзаж байгаад энэ эрсдлийн
судалгаа юмнууд бас гаргаж ирдэг л дээ. Тэндээсээ өшөө илүү наривчилж төвөрлээд тэгээд хөрөнгө орлогын мэдүүлгээрээ авилгын зөрчил гэдэг юм уу хамаарахаар хичнээн үнэлэхин шийтгэл ногдуулахаар байна уу? За магадгүй гэмтрийн шинжтэй асуудал мэдээж байх юм бол тийм ээ эрүүгийн хууль заасан авилгын гэмтрэг байж болзошгүй гэж үзэх юм бол мөрдөн шалах хэлц рүүгээ шилжүүлдэг. Гэх мэтлэнгээр ингээд процесс бол ингээд явдаг байгаа. За бас нэг зүйлийг нэмж хэлэхэд манайх татврын байгууллагатай бас яг энэ хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр бас хамтарч ажиллах ийм шаардлага хэрэгцээ үүсдэг. Тэгэхээр энэ чиглэлээр одоо өөрөөр хэлбэл татвартай холбоотой нэлээд олон асуудал дээр хамтарч ажиллаж байгааг нэг бодиттой хийгдээд явж байгаа ажил нь бол одоо татвараас зайлсхийсэн байж болзошгүй тийм ээ нөгөө хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах явцад тухайн мэдүүлэг гарч албан тушаалтны болон гэр бүлийн гишүүдийнх нь орлого хөрөнгийн мэдээлэлд зарцуулалтад хяналт шалгалт явуулах явцад одоо улсад төлөх ёстойсэн орлогоо төлөөгүй байж болзошгүй татвараас зайлсхийсэн байж болзошгүй албан тушаалтнуудын мэдээллийг бас татврын байгууллага шилжүүлээд нарившин шалгуулдаг. За тэгэхээр жишээлбэл өнгөрсөн онд гээд дүн мэдээ яг товчхон танилцуулахад манайхаас яг энэ чиглийн хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн зөрчил нь бол 2.1 тэрбум байх жишээтэй тий. Тэгээ эндээсээ яг татврын байгууллага руу шилжүүлээд татвар ногдуулалтанд бажтай хийгдсэн үнийн дүн гэхээр 136 сая 380 мянга ч гэдэг юм уу ийм дүн байх жишээтэй. За энэ оны тухайд одоо 25 оны 6 сарын байдлаар энэ дүн маань бүр өшөө илүү өсөлттэй байна тийм ээ. Жишээлбэл 6 сарын байдлаар энэ татврын илрүүлсэн зөрчлийн дүн бол 4.2 тэрбум. За эндээсээ татврын байгууллагад яг шилжүүлээ төлбөр ногдуулалт хийгдсэн үнийн дүн бол 516 сая 790 мянга байх жишээтэй. Ийм дүн мэдээг бас та бүхэнд танилцуулах бол боломжтой. За тэгээд би түрүү хэлсэн нөгөө хөрөнгө орлогын мэдүүлэг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой асуудал дээр бол бас нэг зүйлийг нэмж хэлэхэд авилгын зөрчил ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг манай байгууллага хүлээж авдаг, шалгадаг байгаа. За энэ дээр бол бас маш олон төрлийн одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л албан тушаалтнуудтай мэдүүлэг гаргагч нартай хамааралтай холбоотой энэ авилгын зөрчил ашиг сонирхлын зөрчлийн зүйлүүд ирдгэлтэй. Тэгэхээр жилээс жил бас энэ ирж байгаа гомдол өргөдлийн тоо бол нэлээд өсөлттэй байх жишээтэй. Ялангуяа одоо сонгуулийн жилч гэдэг юм уу те нөгөө иргэдийн энэ чиглэлийн итэх санаачлал нь өрнөсөн тийм үед бол энэ өргөл гомдлын шийдвэрлэлт ирж байгаа хүлээж авч байгаа өргөл гомдлын мэдээлэл нэлээд өссөн дүнтэй бас байгаад байдаг. Жишээлбэл одоо 23 онд 24 онд гэхэд ирсэн өргөл гомдлын мэдээлэл гэхэд бол дандаа 1000 орчим байх жишээтэй байгаад байна. За өргөл гомдлоос гадна бас нэг зүйлийг хэлмээр байна. Одоо бид нар нийтийн албан тушаалд томилогдохын өмнө бас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гэдэг зүйлийг бас авж байгаа. За энэ маань бол бас л жилээс жилд ингээд өссөн үзүүлэлттэй 16 мянгаар явах жишээтэй байгаа. Тэгээ бодохоор ер нь яг авилаа тэмцэх газрын уулаасаа л авилгын эсрэг хуулиар хүлээсэн үүрэг тэгээ нэг онцлог нь бол манай байгууллага чинь яг орон нутгад гэдэг юм уу төдийллийн салбар суур бас хараахан бүтэц бүрдээгүй нэгж байдаггүй. Тэгэхээр энэ улсын хэмжээний энэ их нөхцөл ажлыг одоо тэгээд өөрийнхөө хүний нөөц бүрэлдэхүүнээр л хийхийг хичээдэг гэж хэлж байна. Самхан бүрэлдэхүүнээр бүтээмж өндөртэй ажиллах гэж зорддог байх нь байна тийм ээ. За цэн давш ахлах комиссараас асууя. Саяны ингээд мэдээлэлүүдтэй танилцуулж байж хахад ер нь нэг манай нэг захим орчноос мэдээлэл авахад нэг юм тоо индексүүд яваад байдаг шүү дээ. Монгол улс одоо дэлхийн 180 орноос 114-т чигссэн байдаг тийм. Энэ жил бүрийн дэлхийн улс орнуудын авилгын индексийг гаргахдаа ер нь яг ямар шалгуур үзүүлэлтээр авилгын төсөөлийн индексийг ер нь тодорхойлт юм бэ? Тэгэхээр таны асууж байгаа болохоор Transparency International-ийн олон улсын байгууллагын авилгын төсөөлийн индекс гэдэг судалгааг асууж шилжиж байна. Тэгэхээр энэ судалгаад яг ямар шалгуураар гэхээр за тэгэхээр эхлээд энэ судалгааны дүнг ерөнхийдөө 180 гаруй орон хамрагдаад эндээс судалгааны дүнгүүдээр байрзлал оноо авсан оноогоор хамаараад байрзладаг. Тэгэхээр Монгол улсын хувьд болохоор энэ 2024 оны судалгааны дүнгээр 33 оноогоор 114-ээр эмнэлэгдсэн байсан. Тэгэхээр энэ судалгааны энэ дүн 33 оноо яаж гардаг вэ гэдэг талаар болохоор
ер нь нэг иш орчин судалгааны үр дүнгуудыг нийлүүлээд энэ индекс бол гардаг гэсэн. Тэгээд тэр судалгаануудаас бол дүн гарч байгаа гэсэн. Хүмүүс ойлгохтой энэ авилгын төсөөлийн индекс гэдэг судалгааг болохоор тухайн орныхаа авилгатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг үнэлээд байна гэж ташаа ойлгодог. Тэгээд энэ бол өрөөсгөл ойлголт л доо. Тэгэхээр энэ авилгын төсөөлийн индекс гэдэг бол энэ 9 төрлийн судалгааны дөнгөөр тодорхой судалгааны дөнгөөр тухайн орны нөхцөлүүдийг үнэлж яагаад авилгын өрсөлдөд байна гэсэн юм судалгаа дүн гарч байна гэж ойлгоо. Индекс бол гарч байна гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр энд бол 9 төрлийн судалгаа байж байгаа. За Монгол улсын хувьд 2023-24 оны судалгаа хийхдээ бол 8 судалгаагийн дээр нь бол гарсан байж байгаа. Тэгэхээр эдгээр нь болохоор та энэ цахим уцаас ороод харах юм бол дэлгэрэнгүй гарах бах. Ер нь тоймлохоор ер нь улс орнуудын дэлхийн банкны энэ улс орнуудын авилгын улс төрийн институтийн үнэлгээ байдаг. Тэгэхээр энэ үнэлгээг бол ашигладаг. За дэлхийн эдийн засгийн форумын бас үзэл бодлын судалгаа гэдэг судалгааг түн ашиглаж байгаа. За мөн улс орнуудын эрсдлийн үнэлгээ, за Берлиний шилжилтийн индекс гэдэг судалгааны дүн, дэлхийн өрсөлдөх чадварын үзэл бодлын судалгаа, за хууль дэдлэх ёсны индекс, за улс төрийн улс орнуудын улс төрийн эрсдлийн үнэлгээ, за арслын олон талт байдлын үнэлгээ, за мөн улс орны эдийн засгийн нийгмийн эрсдлийн үнэлгээ гэсэн юм 8 төрлийн судалгаанд бол Монгол улсын одоо судалгааг 2023-24 онд үнэлсэн байна лээ. Тэгэхээр эдгээр судалгааны дүнгуудээс ер нь харах юм бол тухайн орны эдийн засаг, нийгэм, за нийгмийн засаглалын чанар, за мөн арслын олон талт байдлууд зэрэг олон үзүүлэлтүүдээр энэ дүн бол гарч байгаа гэсэн. Тэгэхээр эдийн засгийн хүчин зүйлүүд, за нийгмийн хүчин зүйлүүд, хууль тогтоомжийн хэрэгжлийн байдлууд, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй мэдээллийн байдлын индексүүд маш олон юм асуудлуудаар энэ үнэлгээ олж задраа цаашаа энэ одоо 9 судалгаач нь дахиад цаашаа задрахаа бараг 1000 орчим дэд үзүүлэлтүүд асуултуудаар ингэж хариулт нь гардаг юм индекс байдаг. Тэр хүмүүс ойлгохтой бол зөвхөн нэг хууль авилгын хууль эсвэл нэг байгууллагын үйл ажиллагаанд хамаарж байгаа индекс юм шиг ойлгодог бол үгүй юм байна. За энэ болохоор нийгмийн бүхэл эдийн засгийн нийгэм улс төрийн шинжтэй бүх хүрээг хамрахыг зорьсон судалгаануудын дүнгууд байдаг. За Монгол улс төр гол яригдж байгаа асуудлуудыг болохоор Transparency International Монгол байгууллагаас гаргаснаас дөнгөс харж байгаа бол улс төрийн намын санхүүжилтийн тодорхойлолтыг хангах хэрэгтэй, төсвийн сахилгуудыг сайжруулах хэрэгтэй. За хууль бус зуршил гаргаж байгаа үйлдэлүүдэд тооцох хариуцлагыг хангах хэрэгтэй, хэрэгжлийг нэмэр болох хэрэгтэй гэх зэрэг маш олон зөвлөмжүүдийг бол өгсөн байж гэж харагддаг. За баярлалаа. Баасан дэлгэр ахлах комиссараас дахиад асууя. Энэ албан тушаалтан хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол ер нь хэрхэх вэ? Нэгсэндээ үнэлэхгүйгээр хөрөнгөсөн албан тушаалтанд ер нь ямар хариуцлага хүлээх вэ? За би түрүү хэлсэнтэй авилгын эсрэг хууль дээр бол энэ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлыг зохицуулсан байдгаа гэд. За тэгээд ашиг сонирхлын хуулийн дээр ч шалгаагүй, авилгын эсрэг хуулийн дээр ч шалгаагүй энэ мэдүүлэгтэй холбоотой гаргасан зөрчил дээр хүлээх хариуцлагыг бол тодорхойлж өгсөн байна. Нэг 4 төрлийн сахилгын шийтгэлийн асуудал яригдана. Сануулгах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас хаалгах гэсэн ийм 4 сахилгын шийтгэл яригдана. За үндсэлийн хувьд бол тухайн албан тушаалтан өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн нэрээр бүртгэлтэй орлого хөрөнгөө тэмээ хууль ёсны дагуу олсон эсгээ бол мэдээж хэрэг шалгалтын явцад өөрөө нотлох ёстой. За манай зүгээс ч гэсэндээ түрүү ерөнхийдөө хяналт шалгалтын процесс ямар байдлаар явж байгаа гэдгийг танилцуулсан хяналт шалгалт хийгдэнэ. За тэгээд хэрвээ зөрчил илэрхий юм бол өөрөөр хэлбэл өөрийнх нь ч юм уу гэр бүлийн хэн нэгнийх нь гишүүнийх нь нэрээр бүртгэлтэй орлого хөрөнгийг мэдүүлээгүй эсвэл худал мэдүүлсэн ч юм уу ийм зөрчил илэрхий юм бол тэр мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн хөрөнгийн орлогын үнийн дүнтэй уялдаатайгаар саяны 4 сахилгын шийтгэлийн айл нэгийг ногдуулаад явдгаа гэсэн. За энэ бол зөрчлийн хэмжээнд ярьж байна тий. За тэгээд түрүү хэлсэн нөгөө гэмтрийн шинжтэй байх юм бол нөгөө эрэг хуулиараа эргээр хэн шийдвэрлэх тухай хуулиараа процесс нь бол арай өөр байдлаар явцгаа гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл өнгөрсөн онд гэхэд манай хэлтсийн зүгээс мөрдөн шалгах хэлц рүү яг энэ үнэлэлгүйгээр хөрөнгөжжээ гэдэг эрэг хууль заасан гэмтрийн шинжтэй байна гэдгээр 6 албан тушаалтны мэдээллийг шилжүүлэн наривсан шалгуулахаар явуулсан. За энэ маань түрүүчээс бас шүүх рүү очоод авилгын гэмтрэг дээр яш шийтгэл хүлээгээд явж байгаа бас ийм тоон үзүүлэлтүүд бас байгаа. За тэгэхээр нөгөө хувийн ашиг сонирхлын өртсөн мэдүүлгийг нийтийн албан тушаалтанд нэр дэвшиж байгаа буюу томилогдох одоо үедээ гаргадаг гэж та түрүү хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ хувийн ашиг сонирхлын зөрчилтэй алба багш иргэнийг ерөнхийдөө нийтийн албан тушаалд томилсон болон
Эрх бүхий албан тушаалтан буюу тухайн томилогдсон алга багч иргэн зөв нь ямар төрлийн хариуцлага хүлээх вэ? За хариуцлагын ярихаас өмнө ер нь энэ нийтийн албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг яагаад хийнаад байгаа, ямар ач холбогдолтой ингээд за хашиг сонирхлын зөрчлийн хуулийг ингээд үзэхээр нэлээ олон асуудлыг ингээд нийтийн албан тушаалтанд ингэж болохгүй, тэгж болохгүй ч гэдэг юм нэлээ тийм хязгаарлалцсан, хоригдсан заалтууд төлхөө байгаа юм шиг уншигддаг. Гэхдээ энэ хуулийн ер нь гол агуулга үзэл санаа бол эцсийн дүндээ тухайн нийтийн албан тушаалтны тухайн төрийн албыг, нийтийн албыг цэвэр тунгалаг байлгах, тэр ашиг сонирхлын зөрчилгүй байлгахын тулд ямар урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүд байвал тэгээд сонирхлын зөрчил үүслэж гисэн ямар зохицуултууд байх вэ гэдгийг илүү зохицуулсан ийм хууль гэдэг талаас нь бас харж ойлгож хэрэглэх хэрэгтэй гэж хэлмээр байгаа юм. Тэрнээс биш одоо ингээд хүмүүс бол ялангуяа албан тушаалтнууд бол уншихаараа бүх юмыг л болохгүй бүтггүй гэд ингээд хамьяалцсан тодорхойлцсон хууль гэж хараад байдаг байхгүй. Тэгэхээр яг эцсийн дүндээ бол энэ хуулийн зорилго маань бол ашиг сонирхлын зөрчилгүй, ашиг сонирхлын зөрчил үүслэх гэхэд эндээс яаж урьсан сэргийлэх үү гэдэг асуудлыг зохицуулсан зохицуултын практикт яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал руу нийлүүтэй анзаарч гэх юм уу хэрэглэх ёстой ийм хуулаа гэдгийг бас эхний ээлжинд хэлмээр байна. За тэгээд ер нь нийтийн албанд орохоос нь өмнө яагаад энэ ашиг сонирхлыг хянаад байгаа юм те. Тэгэхээр яг саяны миний ярьсантай холбогдох гэдэг. Өөрөөр хэлбэл тэр танаа байгууллагт сул оронтой бий боллоо. Тэр ажил дээр хэн нэгэн томилогдлоо гэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсгэр байгаа мó гүм үү. Бас л яах нь цаагаараа тэр ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийхээс ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд тухайн байгууллагын дарга удирдлага ажиллахаас л урьсан сэргийлээд байгаа нэг арга хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд мэдүүлэг гаргах ёстой ажил албан тушаал дээр хэн нэгнийг томилох шаардлага хэрэгцээ үүснэ тий байгууллага болгон дээр. Тэгэхээр энэ тохиолдол болгон дээр яах нь нөгөө мэдүүлэг гаргагч гэдэг юм уу нөгөө албан тушаалтан болж томилогдож ирэх гээд байгаа хүмүүс маань тэр албан тушаалтан дээр албан тушаалын тодорхойлолт заасан шаардлагыг хангаж байгаа юм уу? Тэ хуульд нь юу заасан? Салбарын журамд нь нийцэж байгаа юм уу? За магадгүй томилгоо хийх гээд байгаа байгууллагын даргатай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй юм уу? Хамаарлах этгээдүүд байна уу? Нийгмийн сонирхол байна уу? Цаагаараа ямар нэгэн ашигын төлөө үйл ажиллагаанд эдгээр хүмүүс холбогдож гин үуч гэдэг юм уу? Тэр асуудлыг нь шалгаж нэгтэлж томилгоо хийлгүүлэх гээд байгаа л гэсэн санаа юм байна. За тэгэхээр энэ хяналт шалгалтын ажил маань бол би түрүүсэн тийм ээ нөгөө ашиг сонирхлын зөрчил 12 онд батлагдсанаас хойш ерөнхийдөө бол хуулиа дагаад манай байгууллагын зүгээс яг энэ хяналтыг хэрэгжүүлээд явж байгаа. За жилээс жил бол энэ ашиг сонирхлын асуудлыг нийтийн албан томилогдохын өмнө нэр дэвшигчтэй хамааруулж хяналтыг тавьдаг үйл ажиллагаа бас өшөө илүү найрсаж байна, боловсронгуй болж байна. 19 оноос эхлээд бид нар яг энэ чиглэлийн хяналт шалгалтын ажлаа цахим системийг ашиглаад явуулж байгаа жишээ тий. За яг одоогоор бас 100% хараахан цахимжиж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл бүрдүүлдэг материалууд маань бол харьцангуй цөөрөөд цахим систем дээр тэрийг мэдүүлээд явчихж байгаа. Гагцхүү нөгөө албан бичиг маань бол тухайн байгууллагын удирдлагаас цаасаар баталгаач худангаар ирж байгаа. За тэгээд манай хүлээж авснаас хойш ажлын 10 хоног дотор багтаагаад хариу өгж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн ажил албан тушаалаар нөгөө томилгоод нэр дэвшиж байгаа этгээд маань тийм ээ. Энэ ажил дээр томилогдлоо гэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсгэр байна уу, үгүй юу гэдэг чиглэл рүү яах нь манайхаас дүгнэлт гаргаад албан бичгээр тухайн хандсан албан тушаалтанд нь хандж байгаа гэсэн. За тэгээд нэг 3 төрлийн хариу үндсэндээ явж байгаа гэж ойлгож байна. За эхний ээлжинд бол сонирхлын зөрчил үүсгэргүй байна. Өөрөөр хэлбэл зөрчилгүй байна тий. Энэ тавигдах шаардлагынудаа бүгдийг хангаж байна гэдэг байдлаар. За дараагийн дугаарт нь илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэр байна гэдэг бас нэг чиглэл байгаа. За энэ маань юу хэлээд байна вэ гэхээр за ер нь ашиг сонирхлын зөрчил гэж юу хэлээд байгаа юм гэдгийг бол хуульд бол тодорхой томьёолол байгаа шүү дээ тийм ээ. Түрүүчийн хэлээд байгаа нөгөө хамаарлах этгээд нийгмийн сонирхолтой этгээдтэйгээ холбоотой шийдвэр үйл ажиллагаа гаргах нөхцөл байдал үүссэн. За эсвэл салбарын хууль тогтоомжоор ч юм уу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагуудад наазахын шаардлагуудын тэр хүн хангахгүй байдаг ч юм уу тий. За магадгүй энэ маань цаад үр дагавар нь юу байж болох вэ гэхээр тухайн албан тушаалтын шаардлага хангаагүй мөртлөө тухайн нийтийн албанд мэдүүлэг гаргах ёстой албан тушаал дээр томилогдчихвол яах нь тухайн хүн давуу байдал олгож байгаа л асуудал харагдана үстэй тийм ээ тухайн байгууллагын удирдлагын зүгээс гэх мэтлэнгээр за эсвэл одоо юу гэдгийг хяналт шалгалтын чиглэлээр ялангуяа ажиллах гэж байгаа албан тушаалтан байлаа гэж бодож жишээ нь тий. Тэгтэл яг тэр чиглэлийнхаа
өөрөө хувийн сектортэй хувийн компанитай ч гэдэг гэр бүлийнх нь хүн бас яг тэр чиглэлээр ашиг орлого олдог ч юм уу тийм ээ. Өөрөөр хэлбэл нийтийн албыг хувийн бизнесийн салбартаа хольж утгах ийм нөхцөл байдал болвол яг нь илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал бий болохоор байна гэдэг хариунууд явж байгаа жишээтэй. За 3 дахь хариу нь юу гэж явдаг вэ гэхээр за зарим нэгэн тохиолдолд нөгөө нэр дэвшиж байгаа этгээдийн зүгээс те тухайн зөрчлөө гэдэг юм уу ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлаа арилгах боломжтой ийм бас зөрчил нөхцлүүд байна л да. Энэ тохиолдолд бол за ингэвэл ингэж ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй байна шүү гэдгийг анхааруулж явуулдаг гэсэн үг. Тэгэхээр арилгах боломжгүй ашиг сонирхлын зөрчил бол яг нь илт ашиг сонирхлын зөрчил рүүгээ ороод явчих нь шүү дээ. За тэгэхээр илт ашиг сонирхлын зөрчилтэй хариу авсан байгууллагын удирдлагын хувьд бол яах нь тухайн нэр дэвшигчийг тухайн ажил албан тушаал дээр танилцахаас татгалзах ёстой байгаа. Хууль нь угаасаа тэгээд үргэлжүүлсэн байгаа. Хэрвээ татгалзахгүйгээр сонирхлын зөрчилтэй этгээдийг тухайн ажил дээрээ томилчих юм бол мэдээж хэрэг нөгөө томилгоо хийж байгаа дараагад удирдлагад хариуцлагын асуудал ярина тий. За дээрэс нь нөгөө томилсныхаа дараа биш тий томилхынхаа өмнө ашиг сонирхлын асуудлыг бас манай байгууллагаар шалгуулах хэрэгтэй хянуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ үүрэгтэй холбоотой энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн байгууллагын удирдлагын зүгээс бол хууль заасан хариуцлагыг хүлээнэ. За энэ маань бол ашиг сонирхлын зөрчлийн хууль зааснаар за 3 сарын цалингийн 30% бууруулах тий. За энэ зөрчил маань удаа дараа давтагдаад ах юм бол мэдээж хэрэг нийтийн албанаас халах гэдэг юм уу. За бүр цаашлаад энэ зөрчил маань гэмтэргийн шинжийг агуулах юм бол нөгөө эрүүгийн хуулиараа авилгын гэмтэрэгт холбогдож болзошгүй гэдэг асуудлууд ингээд үе шаттай яригдана л гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За зэндээ шахлах гэмшээрээс дахиад асууя. Ер нь одоо авилгын эсрэг хуулийн 8.1 дээр төрийн албаагчийн үүрэг байдаг шүү дээ тий. Авилгын шинжтэй үйлдэл байгаа тохиолдолд мэдэгдэх гэх. Тэгэхээр ер нь энэ ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хаана хэрхэн хандах хэрэгтэй байдаг юм бэ? За тэгэхээр авилгын талаарх мэдээллийг бол авилгын тэнцэх газрын дээр мэдэгдэх хуулийн үүрэгтэй байж байгаа. Тэгэхээр өөрөөр яг авилга албан тушаалын гэмтрийн шинжтэй за ашиг сонирхлын зөрчил батсан байж болцсогүй байна гэдэг нөхцлөд тохиолдол болохоор авилгын тэнцэх газарт бол мэдэгдэнэ гэсэн. За тэгэхээр авилгын тэнцэх газарт бол 110 гэдэг баруун байна. За бос бүхэл боломжтой захимаар болон бичлэн шуудангаар бүгднгээд хандах боломжтой байж байгаа. За харин сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд тухайн сонирхлын зөрчлийн нөхцөл байдал үүссэн талаар мэдээлэл гаргах хэрэгтэй байна. Мэдээлэл тайлбараа гаргах хэрэгтэй. Та энэ дээр бас маяг шинжлэгдсэн байгаа журмтай холбоотойгоор бас төлөвлөмжөөр бас хэмжээр авах. За энэ мэдээлэл тайлбарын асуудлууд яригдана. За нөгөө талаар бас төрийн албаны ёс зүйн тухай батлагдчихсан тийм. Тэнээр бас ёс зүйн шинжтэй зөрчлөлтийн асуудал яригдана. Тэр тохиолдолд ёс зүйн зөвлөлтөөр заавал хандчих хэрэгтэй гэсэн үг байна. За манайхаас өрсөн зэрэглэх чиглэлээс бас тодорхой хандалтууд төдөлмжийн өрөөнд төрийн байгууллагуудаар ингээд ажиллах явж байна. За авилгын шинжтэй үйлдэлүүдийг ёс зүйн зөвлөлөөр шилжүүлсэн байх. Эсвэл ёс зүйн шинжтэй зөвлөлөөр авах тухайн шатн дээр бол эцсийн шийдвэрлэг байх гэсэн иймэрхүү зөрчилдөөр гарч байгаа учраас бид тухайн бүрд нь зөвлөл хэмжээний өгөөд асуудлуудын шилжүүлээд хяналттай асуудлуудад хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг ямар асуудал байна гэдэг дээр хэрвээ яг энэ одоо юу гэдэг авилгын газрын хамаарах асуудал мөн үү биш үү эргэлзээтэй зүйл байгаа тохиолдолд манай 110 дугаар гаргаад гомдлохоос гадна зөвлөгөө авахаас боломжтой байгаа байхгүй. Тэгээ энийг бас асуу тодруулах нь зөвтэй гэдэг зүйлээ хэлээ. Тэгээ баасан дээр таньцаа сайн нөгөө мэдээлэл тайлбарын шинж оруулалттай холбоотой нэмэт хэлээ. За би түрүү нөгөө хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гээл маягтгээд яриадсан тийм. Тэгэхээр саяны нөгөө ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд одоо ажиллаа хийж явах явцад шүү дээ тийм. Эсвэл үүсч болзошгүй тохиолдолд дээрэс нь нөгөө олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлголт тус нөхцөл байдал бий болвол тухайн албан тушаалтан бас яах нь энэ ашиг сонирхлын зөрчлийн асуудлаа бичгээр дижиталынхаа удирд хадны шаалтанд мэдэгдэж явах хэрэгтэй. Энэ маань бас тусдаа маягттай байгаа. За ялангуяа одоо өдөр тутамдаа хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг тий яг шийдвэр гаргах төвшөнд ажилладаг төсөв мөнгө захиран зарцуулдаг гэдэг юм уу авилгын эрсдэл өндөртэй чиг үүргийг хэрэгжүүлдэг албан шалтнууд дээр бол энэ ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл тайлбарыг бичгээр мэдэгдээд гаргаад энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд явах нь эцсийн дүндээ өөрийг нь тий тухайн албан шалтны сонирхлын зөрчлөөс урьсан сэргийлж байгаа гол арга хэрэгсэл гэж бас харах гэдэг. Тэгээ энэ маягт маань бол бас өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл за өөрчлөлт нь юу байгаа вэ гэхээр ашиг сонирхлын ил зөрчилтэй нөхцөл байдал бий болоод эндээсээ татгалзаж байгаагаа илэрхийлээд
бичгээр маягтын дагуу мэдэгдээд явна. За дээрэс нь би саяны хэлсэн нөгөө олон нийтийн зүгээс ойлгох тус нөхцөл байдалд хэрвээ орчоод байгаа бол бас яах нь тайлбараа тухайн маягтын дагуу мэдэгдээд бичгээр илэрхийлээд явах ийм үүрэгтэй байгаа даа. Тэгэхээр энийг бол нөгөө 12 оноос хойш уулын ашиг сонирхлын зөрчлийн хуулиар зохицуулаад мөрдөөд хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ яг манайхан бас гол ач холбогдыг ойлгохгүй ч юм уу тий яг практик хэрэглээ бас зарим байгууллагууд дээр зарим салбар дээр хараахан одоо болтлоо хөвшээгүй бас ийм зөрчил юмнууд бас байгаад л байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол ялангуяа нийтийн албан тушаалтан гэдэг ангилалд та хамаарч байгаа бол энэ үүрэг бол бас таны хамгийн чухал үүрэг шүү гэдгийг бас та бүхэн анхаарах зүг баха гэж хэлмээр байна. За баярлалаа. Бидний зүгээс одоо төрийн хамгаалтын байгууллагын алба хаагчдад болон ер нь нийт одоо төрийн алба хаагчдаа нөгөө талаас сонсогч нартай зориулсан подкастынхаа хүрээнд бэлдсэн асуулт маань одоо үгээр аль хөндөрлж байна. Тэгэхээр хоёр зочинд маань миний асуугаагүй. Гэхдээ одоо нийтэд бас мэдээлүүлж өгөх гэдэг юм уу те эсвэл миний асуугаагүй нэмэлт хэлэх зүйл байвал та бүхэнд. За саяны нөгөө яг ярьсан мэдээлэлтэйгээ холбоотой дэлгэрүүлээд бас нэг зүйлийг хэлмээр байна. За бид нэр яг хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг жил болгон мэдүүлээд гаргаад явцдаг тий. Тэгэхээр нөгөө төрүүчийн мэдүүлэг гаргагч албан тушаалтан гэдэг нэг ярьсан шүү дээ. Тэгэхээр манайхан ихэнхдээ л төрийн албан хаагч гэдэг хүрээнд ойлгоод идэг. Энэ мэдүүлэг гаргах үүрэг нь бол эдгээр энэ хүмүүсийн л үүрэг гэж ойлгоод байдаг. Өөрөөр төрийн албаны хууль заасан ангиллын хүрээнд ч юм уу тий. Гэтэл энэ маань бол нийтийн албан тушаалтан мэдүүлэг гаргах хэрэгээс өшөө илүү өргөн үрээтэй байгаа. Төрийн албан хаагч дээр нэмээд тий төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд буюу одоо төрийн болон орон нутгийн өмчит ХХК байна, аж ахуйн тооцоо төлбөрийн газрууд байна. Эдгээр байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, эрх бүхий албан тушаалтнууд гэдэг дөрмөөр тодорхойлж өгсөн байдаг. Тооцоос нь батлаад өгсөн ч юм уу тий. За салбарын хуулиуд нь бас өөр зохицуулттай байгаа. Энэ хүмүүс бас яг нь төрийн албаны хүмүүстээр нэмэгдэж орж ирж энэ албан эсрэг хууль, сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамаарч явдаг гэдгийг бас нэмж хэлмээр санагдлаа. Яагаад гэвэл яг магадгүй өөрөө төрийн албаны хүмүүстөө таны гэр бүлийн хүн те энэ нийтийн албан тушаалтан мэдүүлэг гаргах гэдэг албанд харьяалагдахаар байж болзошгүй учраас нөгөө мэдүүлэг гарах үүрэгтэй алж ил албан тушаал хашиж байгаа гэдгээ бас анзаарахгүй мэдгүйгээс болоод зөрчилд ороод байгаа юм бас нэлээх байгаад байдаг. За тэгээд бас нэг зүйлийг нэмж хэлмээр байгаа нь жил болгон бид нар ингэ мэдүүлгээ гаргуулад авчлаа тий. Тэгэхээр гаргуулж авсан мэдүүлгээ жил болгон 2 дугаар удирдал багтаагаад бид нар олон нийтэд бас танилцуулдаг байгаа. Хураангуй хэлбэрээр мэдээж хэрэг тэр мэдүүлэг дээр бол нөгөө хувийн нууцтай холбоотой нэлээд олон мэдээлүүд байдаг учраас тэрийг нь хасаад гэх юм уу тийм ээ. За нийтдээ тэр албан тушаалтан маань ямар хэмжээний орлого олсон тий хичнээн тээврийн хэрэгсэлтэй байгаа тэрний ямар маркийн хичнээн мал амьтантай ямар хэмжээний үнэт эдлэлтэй хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй тий дансандаа ямар хэмжээний үлдэгдэлтэй тэр нь гадаадад байгаа данс юм уу дотоодод байдаг данс юм уу өөрийнх нь дансны үлдэгдэл хэд байгаа гэр бүлийнхэн дансны үлдэгдэл хэд байгаа за өөрөө болон гэр бүлийнхэн гишүүдийн нэр дээр ямар хэмжээний компани дээр хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдгийг хэдэн хувийн эзэмшдгийг гэх мэтлэнгээр ингээд нөгөө мэдүүлэг дээр байгаа мэдээллүүдийг хураангуй байдлаар олон нийтэд жил болгон танилцуулдаг байгаа. Тэгэхээр сая бид нар 2 сарын 15-нд нөгөө мэдүүлгийг шинжилж гаргуулж авлаа гэдэг шүү дээ 50,000 гаруй хүмүүсээс. Тэгэхээр эдгээр хүмүүсийнхаа энэ орлого хөрөнгийн талаар мэдээллийг хураангуй байдлаар одоо 6 сарын 30-нд байгууллагын вебсайтаар дамжуулаад хасхом яг хэмээн гэсэн цахим хуудас байдаг. Энэ хуудасаараа дамжуулаад бас олон нийтэд ингээд танилцуулах гад бэлтгэл ажлаа хангаад явж байна л да. За тэгэхээр энэ үйл ажиллагаа бол ерөнхийдөө бас шинэ ажил бол биш. Бид нар 2000 за анх бол 7 оноос эхлээд зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ хөрөнгө орлогын талаарх мэдээллийг нь олон нийтэд төрийн мэдээлэл сэтгүүлээр мэдээлдэг байсан. За сүүлд бол 19 оноос эхлээд цахим систем бий болгоод энэ дээрээ зөвхөн төрийн өндөр албан тушаалтан гэлгүүгээр нийт одоо масаар нь улсын хэмжээний мэдүүлэг гаргаж байгаа 50,000 албан тушаалтныхаа энэ чиглэлийн мэдээллийг олон нийтэд цахим системээрээ танилцуулдаг болсон гэсэн. Тэгэхээр энийгээ дагаад нөгөө олон нийтийн зүгээс тухайн албан тушаалтны орлого хөрөнгийн байдалд одоо дүн шинжилгээ хийх гэх юм уу хяналт тавих ийм боломж нь нэг талдаа
маш сайн бүрдэж өгч байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр тухайн албан тушаалтан та өөрийнхөө орлого хөрөнгийн талаарх мэдээлэлээр мэдээж хэрэг хариуцлагатай хандханаа дээрээс нь нэмээ таны гэр бүлийн гишүүн магадгүй те хин нэгний мэдүүлэг гаргадаг ажил албан тушаал эрхэлдэг бол та хоёрын мэдүүлэг яах нь үнийн дөнгөний хувьд ядчил адилхан байх хэрэгтэй байх нь байна. Тэн дээрээ бас анхаараарай. Олон нийт энэ чинь танилцаад мэдээд хараад явдаг болцсон. Тэгээ таны амьдралын бодиттой хэв маяг яг ямар байгаад байгаа юм. За одоо тийм манайхан чинь хэвд мэдээллийн хэрэгслээс маш олон талын мэдээлэл авдаг болчихсон тий. Нөгөө хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх мэдээлэлтэй танилцсан чинь иймэрхүү орлого хөрөнгөтэй тээврийн хэрэгсэлтэй байгаад байна. Гэтэл бодит амьдрал дээр энэ хүн ингэж амьдрахгүй байна. Ийм машин тэрэг унаа яваад байна. Ийм байшин барилга объекттэй байна ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө амьдралын бодит хэв маяг нь энэ танаа байгууллагт мэдүүлээд байгаа орлого хөрөнгөтэйгоо иймэрхүү зөрүү байгаад байна. Шалгуулмаар байна ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ чиглэлээр бас та бүхэн хариуцлагатай хандаж урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй гэж бас төгсгөлтөнд сануулж хэлмээр байна. Баярлалаа. За би батал гэдэг онцлоо. Тэгээд зарчилсан. Аяны хүрээнд хүлээж ирсэн хоёр зочнуудын манайчлал төрийн албан зөнгөө юу байгаа ажиллаж ингээд хөдөлгөөн дээр явдаг тийм. Тэгээд хэрүүл цагаан гарч шийдвэрүүд ажиллаж шийдвэртэй байдлаа. За хүчингү бол ирсэн байж идэг тийм хөлдөх дамжийн зохицуулалттай учраас нөгөө гаргасан их хүчин чармайлттай чинь бүгдээ нэвчүүлж хувирах учраас найдлагаас ангид байх ашиглалын зөрчил өртөхгүйгээр асуудал ном журмын шийдвэрлэхээсэ гэдэг дээр илүү ач холбогдол өгч ач холбогдлын ойлгоосоо л гэдэг ухамсарлаасаа л гэдэг зүйлийг төрийн албаагч иргэн хувьчлалынхаа санаж хэлэх зүг баха гэж бодож байна. Энэ бүхний тулд эдгээр хууль тогтоомж эдгээр хүчин зүйлүүд одоо ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас та бүгд маань энэ дээр ач холбогдол хандуулж байгаарэ гэдэг хүсмээр байна. За тэгээд төгсгөлт нь хэрвээ өнөөдөр бидний ярьсан бол ярьж амжаагүй маш олон зүйлүүдийн талаар нэмэлт мэдээлэл авъя гэж бодох юм бол АТГ олон нийтийн төвөгсөн Facebook хуудас байж байгаа. Тэгэхээр эндээс дагчих юм бол бид нар ярьж амжаагүй маш олон мэдээлэл сурталчилгаа контент мэдээллүүдийг бид нар тэнд тогтмол нийтлээ явдаг шүү гэдэг зүйлийг хэлье да. Мэдээж бидний зорж байгаа зорилго нөгөө сүүлийн байдлаар харахад нэг Америкийн нэг судалгааны дүнг харсан. Тэр нь юу вэ гэхээр ер нь ялангуяа гамшигын чиглэл дээр хийгдэх юм байна л да. Гамшигаас одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан $1 ирээдүйд гарах одоо тэрбум долларыг одоо тэрбум долларын одоо өртөг гарахаас урьдчилан сэргийлж чаддгаа гэх. Тэгэхээр одоо ингээд та бүхний бас энэ том үйл хэрэг энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бүх одоо хян шалгалтын үйл ажиллагаа энэ одоо том үйл хэрэгт нь ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд ерөөсөө бидний зориод байгаа зорилго маань өөрөө алба хаагчтайгаа бас ажлын байран дээрээ за нөгөө талаас одоо чөлөө цагаараа мэдүүл зохих бүх мэдээллийг энгийн байдлаар ингээ подкаст хэлбэрээр хүргэхийг бол зорж байгаа. Тэгээ энэ зорилгыг маань биелүүлэхэд бас цаг цаваа гаргаж ирж үнэтэй хувь нэмэр орсон та бүхэндээ баярлалаа. За бидний хувьд өнөөдрийн мэдээлэл авилгатай тэнцэх газрын яг мэргэжлийн нэгжийн буюу одоо хян шалгалтын шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Баасан Дэлгэр дээрээс нь урьдчилан сэргийн тус одоо газрын урьдчилан сэргийн соён гэрүүлэх хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Цэнд Аюуш гээд хоёр эрхмээгээ урьж үнэтэй сайхан мэдээллийг хүлээн авлаа. Тэгээд аяны хүрээнд зохион байгуулагдчих буй энэ подкастын маань дараагийн үргэлжлэх одоо дугаараар та бүхэнтэйгээ дахин уулзах гэдэгт найдаж байна. За ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Ажлын амжилт хүсье.